За юу гацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр манай Kansas хотоос гаралтай рэпер Kansas-ын дуулсан Trippy Flow гэдэг энэ дууг орчуулахар болсон юм а. Тэгээ яагаад орчуулах болсон бэ гэхээр тэр видеоныхон доор бас үгийн зарим хүмүүс ингэ битсэн байсан. Шал худлаа. Үгийн дутуу сонсоод буруу бичээд те ойлгоогүй ч юм уу яасан ингэ яваад тэгээд буруугаар дуулаад ингээд яваад байгаа. Бас дээрэс нь хүмүүс Kansas-ын Trippy Flow-ыг орчуулаач гэж бас аль гарснаас нь хойш нэг хідүүн асуусан. Бас түүний дагуу одоо ингээд бүгдээрээ дууг нь орчуулад үгийг сонсоод юу дуулаад байгааг нь сонирхъё. Yo. Hey. Terherais, angarulo hais, ndogame nice phone is on silent, I'll be smiling, killing with kindness. My niggas violent, crippling in silence, taking your life away. They will be dialing, I don't want money, I need enlightenment. За саяны явсан нь болохоор дууны эхний тахилт байгаа. Тэгээ дуу болохоор хоёр өөр тахилттай, хоёр өөр бадагтай тэгж яваад дуусчд байгаа. За тэгээ та нар сонсон бахтай тархиараа аялна, гар хөлөө аялна, дуугаа маань аялна. Phone is on silent, I'll be here smiling, killing with kindness гэхээр тэг ойлгомжтой утсаа ингээ silent дээр нь тавиад ингээ инээгээд явж байна. Тэг бүгдийн те одоо kindness гэдэг чи одоо юу гэдэг тэг сайхан сэтгэл одоо сайхан хүн чанараар одоо бүгдийг алнаа тий одоо энэсээр хагаад манай нэгс violent creeping inside and taking your life away гэхээр тий маа нэг нь бол аюултай тий юм violent гэхээр юу ч хийж магадгүй юм ширүүн гарууд тий эвгүй гарууд гэсэн утгатай тий creeping inside and taking your life away гэхээр яг хав за creeping in silence гэдэг чи одоо creep гэдэг чинь хүн амьтанд баригдахгүйгээр ингээд тий хоноос нь одоо юу гэдэг мөшгөх мөрдөх ч юм уу ингээд ямар нэг юм хийх ингээд creep гэдэг чинь тийм утгатайс. Тэгээ creeping in silence гэдэг нь бас нөгөө цаагаараа давхар blood creeping creepers байж болох юм. Чиний хойноос чинь чимүүг ингэж авч байгаа чамаа чиний одоо амьдралыг чи аваад явна. Тэ taking your life away гэдэг нь тийм утгатай. Тэгээд they will be dying, I don't want money, I need enlightenment гэхээр тэгээд ойлгомжтой над руу чөтгөр залгаж जैन тэ гэмт тэр хийя гэдэг. I don't want money, надаа мөнгө хэрэггүй. I need enlightenment. За enlightenment гэдэг чи одоо нөө гэгэрэл төрх гэгэрхтэй цэвэр бодолтой, тогтоон бодолтой байх ч юм уу. Тийм утгатай шүү дээ. Одоо enlightenment хэрэгтэй байна гэд эхний дахил дуусч байна. Одоо бүгдээрээ эхний бодог руу норцгоё. Хамата саган хүүхдүүдийн төлөө бол хамаа зааган хотод том шахуу мэн ахыг чиг тааган худлаа хүн шүүд бис тагот шааган лээ мен бодлоо нэг тэ чамаа хааган зөрлөлтөө хүргэж чигэж шааган сонсохгүй галгараа чигвч зааган хамаада нэма нэг аваасаа гээ үгүй бэнг ташаага бүжлээ нэг ялалаа салалаа бэг амнас нэлота мен драг hurry up on the wagon hustle ambition and passion тачанго биш тэрэн smash чөтөр stars and blast. За саяны орж ирсэн болохоор эхний бадгийн эхний тал нь явж байгаа. Тэгээд монголоор шууд уншаад ойлгож байгаа хэрэгтэй. Хамаатаа сагд хүүхдийн лөө хамаа маань зааг худлаа томшоохгүй маань ах чиг таа гэдэг. Тэгээд сонсохгүй гал гарн чихвчин сагн хамаатаа эмаа нэг аваа сайд юу нөхшөө юу болж байна сонсохоо юу байна тэ gang here with me we banging манай gang тэ натаа зүгэн ингээ байна бид нэр ингээ bang хийдгээ тагшаа бүжиглэн нааг нь ойлгомжтой алгаалаа салгаал байна баг тэ ялгаал салгаал байгин гэдэг чи одоо тэр саун юм уу цүнх юм уу тэ торнд юм уу уутанд юм уу ингээ салгаа ялгаад хийх нь байна шүү. Тэгээ амнаас нэлутаа man dragon тэ амнаас утаа гараад би луу шиг hurry up on a wagon гэхээр тэгээ хурдлаач энэ wagon дээр ороод суугаад ингээ яваач. Hop on the wagon гэдэг нь болохоор ямар нэг юм тренд лоотой олон ингээд танигдаад бүр ингээд масыг дагуулад юм болонгот л одоо юу гэдэг тэрэнд одоо шууд ингээд олныг дагаад ингээд намрах ч юм уу. Бас тийм утгатай шүү дээ. Тэгээд энэ бол ялангуяа нөгөө спортын үнд ирэх гардаг те нэг лаг явж байгаа багийг бүгд дэмждэг шиг бас тийм утгатай. Тийм үр явж байгаа. Hustle ambition fashion passion гэхээр тэгээ hustle ч одоо hustle ихтэй ambition гэдэг чинь одоо хүний амбиц, passion гэдэг чинь тэгэл хүний passion шүү дээ. Тэгээ ойлгомжтой. Тачингууд би дараа smash юм сайхан хүүхднийг би ингээ smash хийж байна, sex хийж байна гэсэн утгатай та. Shoot to the stars we be blasting тэгээ одоо одруу ингээд буудаад and we blasting гэдэг чинь бас тийм blast гэдэг чинь бас буудах гэсэн утгатай үг шүү дээ. Эхний агс нь ингээд дуусч байна. Одоо үлдсэн. Хоёрдугаар агс руу бүгд орцгоё. She got me single like Jackson. Knew that my pussy bitch nigga be active. 40 gon' make that bitch nigga go backflip. Shoot you a rocket, bitch, you're never lasting. Yeah, faking you plastic. Fuck on you, bitch, while you're dead in the casket. Smoking some gas all on my in the acid. Talk me good, man, that's what I'm asking.
За саяны орж ирсэн юу 2 дугаар бадгийнхын үлцэн ахс нь орж ирж байна. Тэгээд She Got Me Singing Like Jackson нуурама буцсан биш нэгэ би акт гэхээр тэг яг одоо She Got Me Singing Like Jackson гэхээр одоо тэг энэ байгаа одоо юу юм одоо тэг одоо энэ flow одоо тэг юу гэдгийг ингээд намайг Jackson шиг ингээд дуулахад хүргэсэн гэсэн утгатай. Тэгээд нуурама буцсан биш нэгэ би акт гэхээр тэгэл биш нэгэ худлааж үжиглээд нуурама будчаад болоорч гэж шүү. Тэгээ for you gonna make that bitch nigga go back гэхээр for гэдэг нь яг юу юм бэ лээ? Бууны нэр юм бэ лээ. Тэгээд би энэ буугаараа тэр гарыг ингээ буутахад тэр цухтагаад хоошоо ингэж backflip гэдэг чинь ингэж нөгөө хоошоо эргэлттэй өсөж хоёр өлдөөрөө ингэж буухыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэл сүрдүүлээл ах шиг шүү дээ. Тэгээд shoot your rocket bitch you never lasting гэхээр тэг чам руу би ингээ rocket бууднаа тэгээ чи хизээч last хийхгүй чи байхгүй болно. Тэг never last гэдэг чи одоо last гэдэг үг чинь одоо удаан байх те одоо удах гэсэн утгатай. Тэг never last гэд холбоод оронгууд л тийм нэг удаан биш одоо юу гэх тийм утгатай. Тэг байхгүй болгоно л гэдэг. Fake you fake and you plastic тэг ойлгомжтой чи хуурамч чи plastic fucking the bitch while you dead in casket гэхээр тэг чамаг casket чи одоо нөгөө юу штэ авсан штэ те. Тэгээ чамаг авсан дотор ингээ үхсэн байх чинь би чиний те би чинь fucking nail гэж шүү дээ. Тэгээд smoking some gas while I'm high on the acid гэхээр энэ бол ойлгомжтой. Би ингээ acid хэргэлцэн хай байж ах та. Энэ gas smoke гэж байна. Gas ч одоо нөгөө юу шүү дээ. Өвсөөл weed шүү дээ. Тэгээд тоглоом хөндлөл man that's what I'm asking. Тоглоом хөндлөө би тэрийг чамаас асууж байна гэдэг ихний баддаг дуусчихин. Тэгээд одоо энэ дараа юу хоёр дахь тахилд орж ирээд тэгээд хоёр дахь бадаг орж байна. Одоо хоёр дахь тахилд руу орцгоё. Дэшгээ дүүсэн би күүлсэн бодол минь нүүсэн дээр юм бол нүүсэн өргөө гүйсэн мөнгийг бол сүүлсэн дээр ака 47 холоо сэлэх явц танаа гэр гүйдэлтэй аваа машиныг асаагаад гэж бэнда намаа гүйцэлтэй. За тэгээд саяны явсан 2 дугаар тахилт нь байгаа. Тэгээд монголоор дэшгээ дүүлнэ би here cool бодол минь нүүлэн дээр. Би here cool гэдэг нь болохоор тэг би ингээд cool хийгээд chill хийгээд байж байна. Юм бол хоол нүүлгэн өргөө гүйлэх мөнгөийг тэг ака 47 холоос ойлгох ус танаа гэр гүйдэлт авах машиныг ингээд тийм угаасаа монголоор бол ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгээд энэний дараа хоёр дахь бадаг нь орж ин тэгээд хоёр дахь бадаг руу одоо орцгоё. Наад чигсэн хамаа мөнгө төгрөг хэрэгтэй one and two самаа тэв тэрэгтэй өдөөд байч бурхан би ботонд нэг дотоо эрэхтэй аюултай хамаа би сэргэлээ болохгүй юм хэрэглээ би стако тэрэлтэй мэн хайрын тэрүүгээр эргэлдээ Монгол руу агаараар гэдэг дан тээвэрсэн илүү юм чоноо чамаа бүтэли бага юм хүсээ тамаачи мэли боксосоо гараач тоогоно сали диксэм холор феномени мэли gas from angel straight out of Cali rap devil no machine gun Kelly but байвал би бүхнэрээ дали завтаа би гамара дари таг байвал би гүм хүм. За саяны орж ирсэн 2 дугаар бадгийн эхний хагас нь явж байна. Тэгээд эхний бараг 8 мөр те 12 мөр ч юм монголоор явцсан байгаа. Тэрийг бол уншаад бүгдээр ойлгож байгаа хэ. Тэгээд 2 дахь мөрөн дээр орсон 192 самаа гэмт хэрэгтэн гэдэг нь 1 9 дүүс гэдэг чинь 2 гэдгээр ордог. Тэгээд 192 гэсэн утгатай гэмт хэрэгтэн гэсэн утгатай юм явж байгаа юм байл шүү. Тэгээд нэг боксноосоо гараач тогооноос айлын ойлгомжтой те чөлөөтэй сэтгэл гэдэг. Тэгээд DXM холор феномени мали гэхээр бас нэг юм ханиадны мемийн дордог юм бодис тийм юмнууд нь юм шиг байна. Тэгээд Gas from Angel is straight out of Cali гэхээр тийм Angelas авсан өвс is straight out of Cali гэдэг чи одоо нэг straight out of Compton гэдэг шиг бас тэрийг тэ хальж reference хийгээд ингээ орсон байна. Rap Devil no Machine Gun Kelly гэхээр тэгээ Rap Devil ч нөгөө хүн шүү дээ. Eminem шүү дээ. Тэгээ Machine Gun Kelly бол би биш яа. Би бол Eminem л гэдэг. Угаасаа тийм үг мөгөл бас янз бүр бичиж байгаа шүү дээ. Тэгээд Battle бүхнэрээ дайлээ. Тэг ингээд монголоор яваа tag байвал би гүн хүн гэр ингээд ихний хагас дуусаад энэний дараа хоёр дахь хагас нь орж одоо тийшээ бүгдээр орцгоё. Чиний хов бороо ч миний хов зү олон юм ярьж чи бурхан төхөө fucking your whole fist step on my toe I'ma just pull up and kick on your door oh we can burn up fish box some more we gon' be heavy I'm moving so slow if you don't know now you know nigga. За саяны орж ирсэн тэгээд төгсгөлийн хэсэг явж байна дууны. Тийм ойлгомж чиний хов буруу чи миний хов зоолын мэр чи бурхан төхөө fucking your whole fist step on my toe гэхээр яг хэрэг чи миний хөлн дээр тэ хөлийн хуруунд дээр гიშгэл би чиний тэ хүүхний чи одоо fuck инэ гэсэн. Яг нэг өсөндөө энэ юу л хэлээд байгаа юм шиг. Чи миний орон зайд орж ирээд тэ натаа бүр ингээд тулаад
гэхэд те надад зай өгөхгүй ингээд би бас өдөөс хөдөлнө гэсэн ухаантай мөр давхар утгатай яваад байгаа юм байна. Тэгээд I might just pull up and kick on your door гэхээр тий би одоо зүгээр машинтайгаа дахиуч танаа гэрийн гадаа машинаараа pull up хийгээд хаалгач өшгөлөөд ингээд орноо гэж санал хэлж шít. Or we can burn up some smoke and some more. Хэрвээ чиний хүсгүй л те бид нэр хоёулаа нийлээд burn some smoke гэхээр яг тий ингээд өвсөө цуг нийлж татаад те өшөө илүү татаад тэгээд hangout хийвэл хийя гэсэн утгатай мөр орж иж байна. Тэгээд we got me heavy I'm moving so slow гэхээр эрг ойлгомжтой те би ингээ өвс татсан чи би жоо хүндрээд ингээд удаан хөдөлж байна. If you don't know, now you know нэгэ гэхээр те нөгөө хэрвээ чи мэдгүй бол одоо мэдэж авлаа. Хонгор мэн гэж штэ. Чи нөгөө хиний бигийн нөгөө if you don't know, now you know нэгэ гэдэг бигийн бас нэг юм хэлдэг. Rappers reference гэж оруулсан байна. Манай хүч өөрөө бигийн улаан фэн л та. За тэгээд ингээд дуул ерөнхийдөө ингээд дуусчлаа. Тэгээд бас нэг зарим нэг хүмүүс асуугаад үгийг нь ойлгохгүй буруу хичээж хүмүүс хараад одоо зөв дагаж дуулаад уншаад ойлгоо те яаж сүүл холбож гин яаж ингэж үгэн дээр тоглолт хийж гин тэгээд дээрээс нь англи үг ороод англи үгэн дээрээ сүүл холбоод тоглолт хийгээд ингээд энэ дуу чи юу штэ одоо манай Канзасын 2 жилийн өмнө гаргасан 2 жилийн өмнө бичижсэн дуу байхгүй тэгээд одоо 2 жилийн дараа одоо ингээд англи монгол ингээ хойлоод бүр англиар бичих гэж одоо бэлэн болцсон байгаа штэ бүр энээсээ илүү сайжирсан л байгаа тэгээд одоо рэп хийж те одоо үг мүг ингэж үгэн дээр тоглож гадаадаар ингэж үлдэх гээд байгаа. Тэгээд яг яахаа мэдэхгүй байгаа хүмүүс бас Канзастай холбогдоод те зөвлөгөө мөвлөгөө аваад яавал яадгийг ийдгийг тэгээд үгээ яаж цэвэрхий хэлэх үү яавал гоё ингэж те алдаагүй ингэж аялгын ингэж хатуу аялахгүй зөв хэлэх үү мэлэх үү гэж жишээ аваад ингээд манай Канзасаас суралцж болох юм. Тэгээд удахгүй Канзас үүд хоёр нэг дуу цацах гад бэлдээд байгаа те цаатхан чи нэг 20-с 30 дуу баг бэлэн ер нь ингээд үг мөг ай май ер нь бэлэн болцсон гэхдээ нөгөө бичээгүй л байгаа болохоос нөгөө студид очиж яагүй л байгаа болохоос тийм зөндөө дуунууд байгаа. Тэгээд тэднэрээс нэг дуу байгаа. Тэгээд тэр дууг нь удахгүй та бүхэндээ цацаа сонирхуулнаа. Тэгээд өшөө тэр баахан Монгол нэмэгтэй рэпрууд гарч ирээд англиар үйлж мүлээл амар юм шууд пүс хүмүүсэд дуулаа секс дуулаа хөх дэлэн бүх салтаасаа дуулж болохгүй л дээ. Тэрийг жоохон үгэн дээр тоглолт хийгээд эсвэл гадаад үгээр тоглуулад тэ энэ хөгшин хипхоп ойлгодгүй хүмүүст одоо тийм шууд уншаад ойлгохгүйгээр шууд сонсоод ойлгохгүйгээр тийм үгэн дээр тоглолт хийсэн тийм дуу хийвэл Канзасаас тэ суралцаад ингээд явал айгу хэрэгтэй байгаа шүү дээ. Өөр бас тэр нэг мөнх төгөр гээд нэг залуу бас айгу цэвэрхэн хэллэгтэй англиар үлдэх тийм залуу байдаг юм байлээ. Тэр бас тийм айгу зөв Америкт бас удаан байсан юм шиг байлаа тийм тэгээд ингээд удахгүй тэгээд та бүхэндээ Канзасын дуунд бас цацаад тийм явандаа бас үлцэн дуудын цацаад явнаа. Тэгээд stay tuned. Удахгүй тэгээд шинэ видео болон Канзасын шинэ уран бүтээлээр уулзнаа гэдэл.